Оолчууд гэрээс Зарц барлагууд гэж заавал байр суурьны дорой бүрээгийн улмаас язгууртан дээдстэй тэрсэлдэж байх учиргүй. Тэмүүжин хувь заяаны ирэхээр 3 барлагтайгаан гүн зузаан нөхөрлөөр холбогдсон билээ. Тэдний нэг нь насан туршдаа зовлон жаргалыг хамт хуваалцсан хуваагчин эмгэн. Нөгөө нь хамаг хайраа тэрэн зориулсан атлаа хариу нэхээгүй хадаан бүсгүй. 3 дахь нь этгэлт өрлөг жанжин мухлай нар байсан юм. Чингис хаан. Арван 3 дугаар анги. Бөөрт үнэхээр тэгж хэлж байна гэж үү? Тийм ээ. Би хаан эзэн дайны талбар дундаас 2 сайхан татар хүүхнийг олоод баг хаттан болголоо гэж хэлтэл тэр сэтгэл машид баярлаж энэ үгсийг хэлсэн. Тэр ч байтугай хаан эзний сонгосон хайртай шинэ хаттыг харах юмсан гэж байна лээ. Мухлаа. Чи энэ хэргийг сайтар бүтээж ярьсныг чинь бодож би шагнана. Хэрэггүй хаантаа. Та намайг дайн тулааны үед байгуулсан гавьяаг удалцсан сайшин шагнуул таарна. Харин энэ удаагийн хэрэг бол их хатны эрдэм ухаан хосхон хүчинд төвгүй утсан билээ. Хин ч утсан ингэж л хэлэх байсан. Тэгвэл айрыг ууна зү. Би энэ сард 3 удаа арх уучихсан л та. Би тэгвэл нэг уух хишгийг чамд хүртэ нэ. Та нар дуулав уу? Их хатан та хоёрт шинэ орд бариулж байна гэж шүү дээ. Мухлаа жанжинд одоохон айрыг цэгээ аваад ир. Хаанта энэ хэргийг баярлан тэмдэг өлөөл зөхөн. Айраг аягалах нь дорд миний үүрэг. Та хоёр баг хатныг судалж суулга. Үгүй шүү. Хадана. Энд чинийс гавьяа зүтгэл байгаа. Мухлаа. Чи надтай хамт суу. Есүгэн хоёроо хаданд айраг аяглаарай. Баг хатны хишигт гэлалаа. Тэмүүжэ. Чи надад энд шудраг ус хандаж байна шүү. Юу болов? Барьтаа авгаа. Чи надад дуулгалгүй татваруудыг өршөөсөн байна. Гэтэл надад оногдсон татваруудыг бүгдийг манайхан хядаа зогсохгүй хөөгд эмсэгч алсан явдал гарч. Тэгээд яасан гэж? Чи надад зохих ёсны төлөө зохих ёстой. Би тэгээд тэдний толгойг биен дээр эргэж ургаарсаа гэж тушаагуулж байна уу? Чи авгахтаа ингэж хандаж байгаа бол би чамаас зайлээд өгье л дөө.
Хяад аймгийн онон мөрний хөвөндөх хүрээ. Ээжийн амрыг айлгая. Босцоодоо та бүхэн ядраа байлгүй. Бэрэгний амрыг айлгая. Эмээгийн амрыг айлгая. Ээжийн амрыг айлгая. Хөөх ёстой. Бүртээ хөвгүүд чинь бүр нэг тал нутгийн баатар ирсэн шинжиндээ орчихжээ. Эд нар хээрийн салхинд боршиж хэрэгцсэн байна. Авгагчийн амрыг айлгая. Сайн яваад ирдэг чинь ямаа босцоо. Ээжийн амрыг айлгая. Бэрэгний амрыг айлгая. Сайн. Хоёр үжингийн амрыг айлгая. Босцоо. Хатан их бүртүүжин нарын амрыг айлтгая. Энэ бол миний татарын хүрээнээс буулгаж авсан 2 баг хатад байгаа юм. Эгч дүүстэй. Босцоо. Босцоодоо. Би энэ хоёрын аль нэгч аль нь дүү нь болохыг ялгаж чадахгүй л байна шүү. Чи их чинь үү? Тийм ээ. Их чинь дүүгээсээ илүү эрдэмтэй. Дүү нь ихчээсээ илүү сэргэлэн байрын юм байна. Ээж бэргэн хоёр ингэж санджаад байхаар чинь шинэ бариуд маань жаахан эвгүрхэж байгаа илгүй дээ. Хочор дайртаа угнар чин хаачаа. Тэр хоёроос гадна алтан аав хаан аавыг орхиод явцгаасаа. Тулах таагаар шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулахгүй хүүтэн сэтгэлээр хайраад байт юм шүү. Тэдний судсаар борж хонцос урсаж байгаа биш гэж юу? Тачра. Би чам дээрээ дахин ирж байна. Би чамд амлсан ёсороо Тэмүжний толгойг авчирч чиний ариун сүнсийг дахиж чадсангүй. Харин чам дээр хилэн дүүрэн сэтгэлтэй эргэн ирж байх шүү. Би жадран овгийн ариун нэрийг сэргээх гэж шадлааран тэмцсэн. Гэтэл мөнх тэнгэр алтан овгийнх гэдгээрэн омогшдаг Тэмүжингийн талд ороод байх юм. Би угаасаа ийм заяа муутай одон төрсөн хүн юм байлгүй дээ. Угаасаа л ийм заяа муутай амьтан байж. Тайчир минь. Би яавал дээрв. Энд чинь хоёр авуу хучир ах нар байх шиг те. Та нар Тэмүжний асар өргөний үдэнд олзоо хуваахгүй энд юугаа хийж байдаг вүлээ? Жам ухуда. Тэгтлэн танигдахгүй болчихсон байна гэж юу? Хүн гэдэг чинь дөрвөн улирлын өнгө шиг өөрчлөгдөж байдаг амтан. Чи гүр хаан хэмээгдэн мандаж явснаа Ван ханид хоол хороож яваа. Бэд гуравч гэсэн Тэмүжинтэй түнжээ хагарчгаад явж байна. Тийм болохоор тохирох нутаг бэлчээр хайгаад л явж байна да. Ус ургамал жигдэрсэн нутаг бэлчээр хаасаагүй л байна. Харин бусдын халдлагад өртөж эдш болчихгүй амгалан дагшин газрыг олно гэдэг нэм бэрх шүү. Тэр ч үнэ шүү. Гэхдээ Тэнгэрийн тааллыг харж явахаас та. Тэгвэл би та бүхэнд нэг сайхан санаа хэлье. Та бүгд шууд Ван хаан дээр л яваад оч. Одоо Ван хаанаас өөр Тэмүжнийг давах хүчтэй хүн гэж хаана байх вүлээ дээ? Ван хаан ч нэрэн нөмөр нөөлөг ихтэй том мод гэсэн үг шүү.
Гэхдээ Ван хаан Тэмүүжний эцгийн хуучин анд. Тэгэхээр Тэмүүжнээс салж одсон биднийг найрсгаар тосон авна гэж үү? Та нар Тэмүүжнээс айгаад байгаа юм уу? Тэгвэл тэрэнд хорсоод байгаа юм шиг дээ. Юунд эргэлзээд байгаа юм? Шууд л Ван хаан дээр яваад оч. Би өөрийн оюун ухааныг дайчлан Ван хааныг та бүхэнтэй найрамдуулаад өгье. Хэрвээ тэр та бүхнийг авчих юм бол Тэмүүжний нүдэнд дахин журмын эцэг шиг нь харагдахаан болно. Тэр цагт тэр хоёрын холбоотны харилцаа юу болох вүлээ дээ? Хэзээ нэгэн өдөр Ван хаан Тэмүүжин хоёр эвдрэлцээд тэрнийг хаан ширээнээс нь ховхлон хаяхын цагт та гурвын хэн нэг нь тэрнийг орлон сууна гэсэн үг. Тийм хэрэг болох усуу? За, тэгвэл төмөрөө Ван хааныг бараад ий. Дөнгөж сая сэтгэлээр гутран явсан жамуух Тэмүүжний эсрэг тэмцэх шин санааг сэдэн гаргаж ирлээ. Ингэснээрээ 3 чудаа анд барилцаж байсан Тэмүүжин жамуух хоёрын хооронд дахин шин дан эхлэхэд бэлэн болжээ. Ихүүжин, та намайг дуудуулсан уу? Би яахан чамайг дуудвал зүрхлэх вүлээ? Харин өөр их чинь урьсан юм. Суугаач. Дорд би яахын ихүүжний өмнө сууж зүрхлэх вүлээ? Чи үнэхээр тэгж бодож байна уу? Муухар ам ажил хоёрын зүрсэн юм чи. Үжин та боол миний алдсыг хэлж өгөөс би дорн засах болно. Чиний ах хаанд гоо эмийг олж авчирсан гэсэн тухай би чамаас асуух болж гинөө. Танах тэглээгээд шан харамж хүрсэн гэдтэй. Үжин та энэ хэргийн тухай асахгүй юу? Та өөрөө энэ хэргийг дуулаад сэтгэл машид баясан шинэ орд өргөө бариулсан гээгүй лөө? Амадат. Бузар юм чи байгааг бол би яахан өөртөө дэрсэлтэн хаан эзнийг тэгж угтан авах вүлээ? Үжин та үнэн сэтгэлээсээ энэ бүхнийг хийсэн бол зүйтэй байсан шүү. Би чамаар заалах болоогүй байна. Харин чи яагаад тийм хэрэг хийх болов? Хаан эзэн намайг баг хатна болооч гэд байсан юм л да. Яалаа гинэ? Чи юу да? Чи нааша ирдэ. Чи ч уг нь аваа царайлаг юм байна шүү. Хэдэн настай вэ? Хаан эзнээс нэг дүүлтэй. Чи 40 төгсөн хөгшин авгаа байж намайг тийм өгөр хуураад дөнгөн гэж бодоо юу? Арай тэнэг хэрэг биш гэж юу? Та өөрөө итгэхгүй бол хаан эзнээс сууж болно штэ. Юу гэж асуух болж байна да? 24 жилийн өмнө хаан эзэн намайг эхнэрээ болгон авахыг зөвшөөрч байсан удаатай. Чи тэгэхээр тайжууд хүн байх нэ? Тийм ээ. Тэр ханьны онгоцсон дохдоо чамайг эхнэрээ болгон авахар хилцэн тохирсон хэрэг үү? Тийм ээ. Чи тэгэхээр таргуудан айраг бүлэгч хадаан байсан байх нэ? Тийм ээ. Би дорд бол хадаан мөн байна. Би харин ч Тэмүүжин гэх өмнөөс чамд баярлах учиртай байсан юм. Өөжин та яахын ингэж болох вүлээ? Би чинь дорд бол хүн шүү дээ. Алуу, хадаа минь. Дэшээ суу. Суухтун. Суугач. Суу. Чи саяын хэргийн төлөө намайг битгий үзэн ядаарай. Би яахан зориглох вүлээ? Хэрвээ хаан эзэн чамайг үнэхээр баг хатнаа болгон авахаас би үнэн сэтгэлийн угаас баярлах болно. Гэтэл хаан эзэн тэр хоёр хүүхнийг авчирсанд би дотроо дургу байгаа юм. Өөжин минь. Би эрдэн боловсралгүй дорд хүн болохоор энгийн ёс тэдийхнийг л ойлгоно. Нэг овгийн толгойлогч 2 3 тэрнээс жолон ихнэртэй байдаг атал хідэн төмнийг захирсан Тэмүүжин хаан жил тойрон авгаа танаасаа хол аян дайнд явж байдаг хүн. Ганц би яваад байж яахан твчих вүлээ дээ. Гэтэл тэр урд нь надад энэ тухай дурсдаггүй байсан ч дээ. Яагаад гэвэл тэр таныг хайрлаж хүндэлж сэтгэл эмзэглэж байдаг болохоор тэр юм л да. Хэрвээ та хааны хүсэл тэрсэлж тэрний тааллыг хайрыг алдвал хайраа уйлаа өвчих биш үү? Эндих би магтана.
хатан хөвгч дотор. Хатан өр хүн хүүхдтэй адилаа. Хаан эзэн ч адилах ёстой. Тэд авах гэсэн юм олж дийлэхгүй болсоор тэнэг явдал хийдэг. Та бидхий хаан эзний шахамд олж тэнэг явдал хийлгээрэй. За хатан чиний өгөр болъё. Агч хоолоо идтээ. Хаагч хоолоо идтээ. Хаагч. Хөөрхийн хөгшин бидний амьдралын хамгийн хүнд хэцүү үед хамт үлдэж байсныг санаж байна. 仍旧忠实的陪伴着我们。 Дартай хаа. Та уул да. Наадах чинь манай гэрийн гарын айраг шүү. Хятадын айрагнаас нэг их дутхгүй л байх. Надад айраг гүзэл цух өдрөг сэтгэл алгаа. Ван хан яахад вэ? Албат иргэд адуу малаа алдчихад хоол царай ажиллаж байгаа амт шиг биднийг юунд гадуурх нь. Тэрний ихэмсэг вардан байдлыг харахаар дург өрч байна. Би дарахгүй дайдал наашаа ирсэн. Бусдын нөмөр нөөлөгдөр амьдрна гэдэг ямар л өөдтэй хэрэг байх вэ дээ. Дартай хаа. Та их хурлын үеэр Тэмүүжинд хөөгдөн гараад хэрэг хэлэлцэж дуусна. Сархад уусны дараа орж ирэх боломжтой болдог байсан гэсэн. Тэр тийм сайхан хэрэг мөн гэж үү дээ. Та хоёрын тухайд гэвэл амь нас чинь бүрвөх сачвих нар шиг дээсэн дөрвөн дээр дэнжигнэж явдаг улс. Өөдтэй өдгөн тухай ярих ямар эрхтэй юм? Би эртөө хэзээ нэгэн цагт энэ ичгүүрийг арилгах л болно. Алтан анхын хилдгэр бусдын нөмөр нөөлөгдөр явах үнэхээр тийм тааламжтай хэд биш л дээ. Би ч гэсэн өөрцөг. Өдөр шөнөгүй сэтгэлийн шаналд автаж явдаг хүн. Гэтэл бид чинь адилхан монголчууд. Тэр Иесусээс өөр ярих юма марцсан хөгшин зөнөгт хамаг хэрэгэн даатгаж яах юм болох вүлээ. Тэгээд өөрх юм баг. Байлгүй яах вэ? Одоо л алтан боломж гараад байна. Ямар боломж? Тэмүүжин Ван хантай хамсан тал нутгийн хамгийн хүчрхэг дайсан болох 8 аймгийг дарахаар завдаж байна. Тэгэхээр бид Ван ханыг ашиглан Тэмүүжнийг устгаж болно. Энэ чинь бусдын өвс үлчээрийг ашиглан өөрийн хонь сүргэн таргалуулж авч байгаагаас өөрч юу байх вэ?
Ингэж болно гэж юу? Манай ах татаруудын нутгаас баахан ол зомогтой ирсэн л дээ. Тийм болохоор танд 200 боол, 50 хасаг тэрэг, 10 хуу торг болон 100 зэр зэвсгийн хамтаар эцэг хаан танд бэлэг болгон барьж байна. Бэж гэсэн мэрэгд болон жадран авгийнхнаас баггүй бол зашиг олсон. Тийм байхад Тэмүүжин хүү ингэж хөл алдаад яах вэ? Ван хаан буу ясрах. Манай хаан эзэн тантай эцэг үгийн холбоогоо хэвээрээ байгаа гэдгийг дахин сануулаарай гэж айлцсан шүү. Хүү эцэгтэй тахимдуу байх гэдэг зүйтэй. За, тэгвэл би тогтоё тоо. 3 өдрийн дараа цэрэг хөдлөгөж 15-ны өдөр 3 лиг уулнаа уулзцгааж Тэмүүжин хүүгийн хамтаар 8 аймгийг дайлаар мордъё. За л сууцгаа. Баярлалаа. Баярлалаа. Хяад аймаг Тэмүүжний хүрээ. Татар аймаг устж дорн зүгийн нутаг бэлчээрт санаа зовох юмгүй боллоо. Харин баруун зүгийн 8 аймаг бидний ясны өшөөтөнд дайсан мэрэгдүүдийг эвгээлтэй авч. Бид баруун зүгийн хүчирхэг улстай халдаар очиж байсан удаагүй боловч эд харин 2 жудаач ямуу ухтаа нэгдэн биднийг даран сөнөөхөөр санаа архаж байсан билээ. Одоо харин ах тарган айдуу сайхан амар цаг болж байгаа тул Монголын тал нутаг дахь хамгийн сүүлийн дайснаа даран сөнөх тааламжтай сайхан цаг ирээд байна. Би 4 дөө, 4 хөө, 4 зөвлөх, 4 хөлөг баатар болон 4 өргөмөл гүүгээ дагуулсан дайлар мардах болно. Үлдсэн олон жанжин болон хатад үжийн ихийн хамт хуучин хүрээгээс ахин үлдэх хэрэгтэй. Харин хадаан миний гал тоогыг барьж өгч байхад болно. Ингээд маргааш наран ургах үеэр хөдөлцгөөе. Үжингийн хамрыг айлтгая. Алуу, хадаана. Би чамд нэг хэрэг сануулах гэж доодлоо л да. Чи энэ удаа хаан эзэнтэй хамт явж байгаа болохоор захиж хэлэх юм байна. Өөжин минь. Хаан эзэн энэ удаа яахаараа хаттаас ганцыг ч авч явдгүй лээ. Миний санахад тэр таныг бодсонтой л ингэсэн болов. Наяа. Хүн явуулаад хөлөг барыг минь сайхан итэжлүүл. Би маргааш хуурч чарга бороо унаад явах юм шүү. Хаантай ирж гин. Дорд би явъя та. Хадаануудаа. Хаантай. Чи хадааныг дуудаж яах гэсэн бэ? Би тэр зарим нэг зүйлийг захиж хэлэх гэсэн юм аа. Oo. Хаантай, та яхаар энэ удаа заавал хадааныг авч явах гээд байгаа юм. Тэр хэдийгээр дорд хүмүүн боловч бид тэрнийг ачдаг хэмээн хүнддэг хүчтэй биш үү? Чамааг ингэж бодож байгаад чинь би их баяртай байна. Би яахан тэрнийг дорд бол мэд үзэж чадах байлээ дээ. Тэгвэл та тэр хоёр баг хаттай үлдээж яах гэсэн юм? Та аваад явбал бар биш үү? Тэд нарыг үлдээдэг нь чамд л тусд нэмэртэй байх болов уу гэж бодсон хэрэг. Тэд надад юугаар туслах вүлээ? Тэд чинь үнээс ааж бяцлаг шахаж чаддгүй ус багч нэлээ. Тийм болохоор та тэднийг аваад явбал таарна. Бөөрт минь. Чи үнэхээр сайн хөх юм аа. За би унтлаа. Та ч гэсэн яв да. Чи намайг хаашаа очив? Өөрийн шинэ хатны хинж байсан болно штэ. Би өнөө шин хаашаач очихгүй. 1202 оны намар цаг Монголын Хяад аймаг болон Хэрээд аймаг хамтарсан цэргийн хүчээр 8 аймгийг дарахаар 3 голын ихтээр цугларан хөдөлцгөөлөө. Энэ бол миний 4 хүү азар бэлгүүтэй хажуун Тэмүүгэ нар. Харин эд бол миний 4 хүү зөөч цагаад өгөөдөө тулуй нар.
Миний ээжийн 4 өргөмөл хүү бүгдээрээ л миний хүүхдүүдээс өөрсдөө морин дил дээр өсгөөс улс та. Махан та хардаа. Миний 4 хөлөг баатар, боорч, мухлаа, чулуун үлдсэн нь болохоор нөгөө таны асуугаад байгаа өргөмөл хүү борох байгаа юм. Эд бол миний 4 өрлөг жанжин, зэлэм, сүбэдэ, зэв, хобилаа нар та. Хаантан. Мэнлэг эцэг минь юу болов? За. Миний хүү Тэв Тэнгэр бөө хөгчөө энэ дайны талаар Мөнх Тэнгэрийн санааг асуусан байна. Гэтэл Мөнх Тэнгэрийн санаагаар бол үгүй ерөөсөө та нар өөрөө очиж асуу. Тийм бэ. За, би өөрөө очиж үзье. Эмojin чи хурдан ир цөгдөхгүй юу? Эмojin хаанэми төнгөрийн ерөөл боосонд томунжиган жалаад төрчирган жалаарэ. Хаантан. Мөнх Тэнгэрээ Тэв Тэнгэрээр дамжуулан мордын тураа намрын хэрүү гიშгэж байс бүх зэрэг таагүй хэрэг болно гэж айлтаад байна. 우리 사랑은 어찌됐자 사랑이 모두득자 수토가 만도나 둘치릭만 넣으시라래 기다려. Захиус нь явчихлаа. Хаантан та Мөнх Тэнгэрийн санааг болгож үзүүл ямар вэ? Мөнх Тэнгэр нэгэнд ингэж айлдж байгаа бол жин үдэд хөдлөе дөө. Мэдлээ. 8 аймгийн 3 төмөн зэрэг Тэмүүжнийг тосон байлтахаар Байдраг голын хөндөд хүрэлцсэн ирлээ. Хэрээдийн 2 төмөн сэрэг. Хятадын 2 төмөн их цэрэг. Найман аймгийн цэргийн хүрээ. Сабраг баатартаа хүрээг шалгаж байна уу? Тийм ээ, чүүчил хунтаажаа. Та манай цацрт ор жаахан саадахгүй юу? Хэрэггүй дээ. Манай эцэг Таян хаан намайг юу болж байна үзчихээд эргэж наашаа явуулсан билээ. Аян хаан надад идэхгүй байгаа хэрэггүй. Яадаг штэ. Сабраг баатартаа манай аймгийн улсын арга ухаан бэлэг төгс их жанж хүн билээ. Хаан ам намайг ирж туслаарай гэж явуулсан хэрэг. Тийм бэ. Тогтоо бол Мэргэд аймгийн толгойлогч, харин тэрний хүү худуу нар. Эд бол Ванхан Тэмүүж нарын эртний өстнүүд. Тэднэр байдлыг яриулвал дээр болов. Тэгэлдэ. Өдөр Ванхан болон Тэмүүжний цэрэг 8-ны цэргүүд рүү довтлсон. Сабраг жанжин ашигтай байрал эзэлсэн болохоор тэдний хүчийг няцааж ухрааж чадсан. Миний бодлоор Тэмүүжин манай цэргийн хүчин чадлыг сорж үдсэн төдий хэрэг болов. Харин маргаа ширүүхэн тулаан болон доо. Та хоёр ч аргагүй Тэмүүжинд ялагдаж байсан арчаагүй амьтад гэдгийг чинь харагдаж байна. Барааг нь хараад бажигдаж байгаа юм биз дээ? Таян хаан ийм авдаггүй хүүтэйгээ сансангүй шүү.
8 ус жуудахгүй мөхөд өгөхөөр та бид хоёр явах зам ухартхан дээ. Та юу гэж бодож байна? Ван хан ч гэсэн урдын тал нутгаар зартай Баатар сайн ир байх хөг нь өнгөрсөн. Одоо бид тэдний байдлыг харзнахаас өөр аргагүй л хэн төрүүлж дүүжлөөрийн олсонд хүзүүгэн хийх үзнтэй. Чи сая юу гэж вэ? Бид өдөр илэрхий давуу байдалтай байхад Тэмүүжи яахаараа гинэт дайралтаа зогсоох тушаал өгдөг үлээ. Энэ бол тийм гэнтэй хэрэг гэж үү дээ. Чи тэгээд юу гэх гээд байгаа юм? Сабраг Баатар бол 8-ны алдартай хаширж анжин тэрний байр байдлыг туршиж мэдлгүй харанхуй шөнөөр зууралтан байлдуулах юм. Таач Тэмүүжний цэргийн хүчээ нөөх гэсэн уран аргад бүрэн автжээ. Таач яаж мэдэх вүлээ дээ? Тэмүүжин хүн явуулж Таян хаантаа сүлбэтэй болсон шүү дээ. Юу гэнэ? Тийм хэрэг болсон юм уу? Үгүй. Тэмүүжин тийм хэрэг хийх хүн биш. Тэгс юм аа. 8 улс танаа Хэрээд аймагта урдын өшөөтөн. Гэтэл Тэмүүжин танаа нутгийг давж Таян хааныг ялснаар та нарт ашигтай болно гэсэн үг. Бид олон удаа хамтдаа дайтал сурсуулсаа. Ашгийг их баг гэдгүй. Гэхдээ Тэмүүжин 8 нэгдэж та нарыг ялж хаваас тэрэнд л ашигтай болно үстэй. Тийм биш гэж үү? Хан эцэг минь. Жамуухан хэлдэг үг ортоодог шүү. Жамууха. Тэмүүжин та хоёр гурвантаа анд барилдсан гэдгийг чи дээд тэнгэр гэрчлэн. Чи тэрэнд олонтоо дайсагнаж байсан боловч тэр удаа бүр элбэрл журмыг эрхэн болгосоор ирсэн. Гэтэл чи өнөө хэрэн тэрний тухай зөөвргэн муухай үгийг урсгаж андын ёс алдаж байна. Чи дээд тэнгэрийн гисгэлээс айдаггүй ямар гэчи муухай хар санаатай хүн бэ? Харамсалтай л хэрэг байна. Тэгвэл би ярихан байх уу та? Хан эцэг минь. Ван хан. Би бол хамаагүй хол нисэхгүй. Хайргуна шуу мэт хамт нэг газар байна. Харин миний анд Тэмүүжин бол хайрж нисэх шуу мэт хааш яаш урван оддог юм. Энийг мэдэх үү? Базара. Чиний наад үуч ямар учиртай юм? Та энийг ойлгохгүй байна гэж үү дээ. Жамуух миний мандах буурах үхэх сэхэх Ван хан тантай хамаатай. Харин одоо тал нутгийн эзэгнэн суух сүүлчийн том гай гэвэл таалуулчиход байна шүү дээ. Тийм болохоор та хэнд нь итгэх өөрөө мэдэхгүй юу? Явцгаая. ертөнцийн эзэн байна. Хаан ах минь, жамуухад хөнгө хуумгаа итгэж болохгүй шүү. Тэмүүжинд ч бас итгэж болохгүй. Тэмүүжин ч эцэг шигээн тулахтай болох болоогүй байна та. Сайн андын минь сүнс амар тайван байх болтугай. Хаан эцэг минь, бид 8-тай хамсан Тэмүүжинг даруй даран сөнөөвөл таарна. Хаан ах минь, тэгжил болдгүй юм шүү. Тэгвэл ертөнцийн эзний сургаалд тэрсэлсэн хэрэг болно гэдгийг би мэдэж байна. Та тэгэд яах худалтай байгаа юм бэ? Бид дайны талбарыг орхин явцгаая. Тэгээд тэд эвдэрнүү, уйнааран болсон хэрэг бидэнд ямар хамаа байх вэ? Банха бүх зэргүүдэд түүдгээ унтраалгүй хүрээгэн орхин нүүцгээ гэж зарлигд. Жаахан оройтхоо бас амжхан байна. За. Антан. Ван ханы хүрээнд түүдэг гал ноцоостойгоос өөр ганц ч хүн алга. Яхаараа тэгдэг үлээ. Ван ханы цансрын өмнөг их хэнгэргийн дуу тасраагүй дээ. Их хэнгэргэндээ хэдийн ямаа өвчгээд яваад өгчээ. Яадаг нэ? Анха. Ван хан дангаараа тэргэн буцаадаг нь бидний галтай нурам руу түлхэж байгаагаас өөрцгөө хэрэг. Ван хан ямар санаа агуулсан юм бол? Мухар хөгшин зөргийгтэй. Анха цөмөрөө тэрний араас нэхэн тэрнийг барьж авцгаая. Зэтгэ шуугаад бай. Одоохон алдаан бэлчрээр гítэлж өмнө зүг рүү угарцгаа. Нөгөө мэрэгдүүдийн бараанаар баасаа суулгах гээд байсан Тэмүүжин чи бидэнтэй гар зөрүүлээчгүй байж сүүдээ авчаа зогтдаг байжээ. Одоохон араас нэхэд Айж. Манайхан зөвхөн тэдний цэргийн сул дорой хэсгийг л хөөж барина. Тэгснээс Ван ханыг нэгсэн дээр миний араас. чи Тэмүүжин тавьж явуулах санаатай байна уу?
Хантан. 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 Наймчууд Ван хааны цэргийг нэхэн хөхөр явчихлаа. Бидний араас нэг дайсан алгаа. 4 дөө 4 хөлөг 4 өрлөг 4 өргөмөл хүүхдүүд зарлиг болгон одоохон эндээ хураалсан буу. Мэдлээ. Хаанта, та яагаад мориноосоо буухгүй байгаа? Хаанта, цөмөр энд жаахан сууж амарцгаах уу? Хаанта, яагаад вэ? Байдлыг үзвээс Ван хаан 8-та дангаараа өгсөн найрамдсан хэрэг биш байж л дээ. Тэгэхээр биднээс урваагүй мөртлөө яхаараа хэл өгөхгүй яваад өгдөг үлээ. Энэ л их би гайхаж байна. Тэр бодвол бусдын хатгаас нь давтаад шүн дөлөөр зайлан явсан хэрэг бах л та. Жамуух уулж таарлаа. Тийм ээ. Энэс өөр хэн байх вүлээ? Дээр нь бас алтан хучир дартай нар өгсөн хоо үлдэж намайг бүү ядаасаа гэсэн Дэл Ван хааны толгойг эргүүлэн ятгаж сэргээг нь ухраасан хэрэг байж. 1202 оны үл Тэмүүжин их зэрэгэн өдрөдөн онон мөрний хөндөд хүрээндэн иргэн ирлээ. 8 улсад довтлох анхны ордлого энхүү бүтлэг үтсэн юм. Харин Тэмүүжнийг орхин одсон Хрэдийн зэрэг 8 улсын зэрэгт гүйцэгдэн хяар цохиулсан тул Ван хааны дүү Жахаахан буу шүн өдрөгүй довтлохсоор Тэмүүжний хүрээн дэрж тусламжгуулъя. Жахаахан буу ах уу та? Тэмүүжээ. Манай Ван ах балраад байна. Хаан эцэг ягав. Тэр жамуухын хатгаас нь давтан чамайг 8-тай ивсэн өөрийг нь мөхөх гэж байгаа гэсэн гүтгэлгэнд итгэж яаран сандран чамайг хайж явсан бэлээ. Тэгээд 8-гийн зэрэгт гүйцэгдэн хамаг байдгийг төрөнгө алдан Сингүмийн эхнэр хүүхэд хүртэл Сабраг Баатрын гарт орчиход байна. Хаан эцгийн байдлыг ямар хөө байна? 8 зэрэгт төрөгдөн ухарсаар байгаа. Би л яг нүрэ ширэл үлсэх хүн болохоор чамаас тусламжгүй ирж байна. Чи дөрвөн хөлөг Баатраа явуулж Ван ахыг минь авар. Наая. Байна. Чи одоохон дөрвөн хөлөг Баатрыг өөрийн харийн зэргүүдийн авч даруухан Жахаахан буу ахтай яваад хаан зэргийг авчир туусна. Мэдлээ. Тэмүүжин хаалт баярлаа. Эцэг минь. Ван хаан гэж тэр итгэл зурмыг хөсөрдүүлсэн хөгшин зүнэгт яхаараа дөрвөн хөлөг Баатар цэрэг өгч туслуулахаар явуулдаг үлээ. Юу н буруу гэж? Тэр шүдгүү хөгшин чонын арьсыг 8 гууд өвчж байвал таарсан юм. Та яах гэж тэрнийг аврах санаа агуулна? Өөдөө хайсан ч өөрийн толгой дээр гихч болж байгаа хэрэг л дээ. Бийл байсан бол алжихмаар байхад чинь тусалдаг байх шүү харин. Яагаад ингэж байгаа юм? Өгөөд чи юу гэж бодож байна? Миний санахад Ван хаан танаас урвсан Монгол аймгийнхныг ивэлдээ авсан болохоор тийм ч найдвартай холбоотой биш л дээ. Тийм хүнтэй хамт байхдаа болгоомжтой байлгүй болохгүй. Би ингэж л бодож байна. Хаан эцэг ажаам. Та нарын хэлдэг үнэн л дээ. Гэхдээ би тийм олон дайсантай нэгэн зэрэг тулдах хүч хараахан хүрэлцэхгүй байна. Үнэн дээр Ван хаан бидний холбоо байхгүй байсан бол бид аль хэдийн жамуух таргуудаа тавтаар мэрэгдүүдэд устгацсан байх байлаа. Тэрч тийм л дээ. Гэхдээ л өгөөдөг хэлдэгчлэн Ван хаан хизээ нэгэн цагт найдваргүй зан гаргаж мэтгэл хүн байна да. Би усыг нь тусаар хариулж байгаагийн цаад учир гэвэл ол зэд болон олон боодын хариу хүссэн хэрэг биш. Ярьж байдгүй эцэг хүүгийн илбэрэл журмыг харуулах гэсэн ч юм биш. Нэг хүчрэг дайсныг жаахан чадгүй тогтоон барьж байл гэсэн хэрэг. Та энэ хүчин чармаалчийн эцсийн бүлэгт юугаар төгсөхийг удахгүй харах байхаа да. Хуулын хар шугуй Грээд аймгийн хүрээ. ертөнцийн эзний авралаараа Тэмүүжин хөвөн дөрвөн хөлөг Баатран явуулж алдагдсан улсыг минь аварч олж өгөлөө. Энэхүү алтан эрдэнэс агцсан хөлгүүд бол өчөөхөн сэтгэлийн минь илэрхийлэл юм шүү. Хаан эцэг та аав минь анд нөхөр байсан бэлээ.
Хүн эцгийн төлөө зүтгээд хариу нэхэж байсан ёс хаана байлаа да. Тийм биз дээ. Тэмүүжин чи Ван ахын сайхан сэтгэлийн илэрхийллийг хүлээн ав. За би авъя. Эзний хишиг энэ сайхан айргийг бариад эрхэм нандин бэлгийг чинь тогтоон авъя. Алтан авга, барьтай авга, хожир ах та нартайгаа удаан уулзалсангүй шүү. Та нар надтай байсан, Ван эзэгтэй байсан хоёрын аль нь ч ялгаагүй хэрэг билээ. Та бүхэн хүч сэтгэлээ нэгтгэн Ван эзэг тусалж байгаарай. Би энэний төлөө та бүхэнтэй нэг хундаг тогтоож байна. Вэ энэ эрхэм чинь Тэмүүжин хаантан. Наад чинь мэрэгдийн бууж өгсөн жанжин дайр үүсэн байгаа юм. 8 чууд овтлох үед их мэрэгдүүд оргон зүхтаасан билээ. Харин наад хүн чинь үлдсэн юм да. Би угаасаа хаан таны их нэрийг ихэд дээдлэн сонссоор ирсэн билээ. мэрэгдүүд миний их нэрийг булан авч явсан тэр цагтаж гэсэн үү? Өшөөртөн дайснууд анд нөхөд болох шиг сайн хэрэг хаана хөлөө. Болгоно. Арван 3 дугаар анги төгсөв.